За. Тапе хотод өчигдөр ирсэн. За. 100 арай дуусаагүй болохоор ойролцоогоор 35-аас 37 хэмээн халуунтай. Маш халуун байгаа. Тэгээд яг доогоор газар доогоор зөндөө олон одоо ийм хөө дэлгүүрийн хүмүүс байдаг болохоор гадуур айхтар алхаад авахгүй дандаа газар доогоор алхаад байгаа. Одоо жуулчдын хамгийн их очдог 101-ийн давхрын бишг явах гээд гарсан. Гэхдээ буруу лайн нанда сууч тэгээд нөгөө талаас нь орё доо. За метроныг удаадаа нэг ойролцоогоор Монгол мөнгөөр 2700 төгрөгөөр суудаг. Тэгээ хідэн буудал явахаа гэдгээс шалтгаалаад үнэ нь өөр нэмэгдээд явцдаг. Тэгээ хамгийн холдоо гэхэд олон буудал явлаа гэхэд нэг ойролцоогоор мөнгөөр 5000 төгрөгтэй дүүцэх хэмжээний төлбөр гардаг. За хэрэв метроноос буугаад цаашаа автобусанд суух юм бол автобусны маань төлбөр 50% шууд хямдардаг. 30 минутын дотор суух юм бол гих мэтчлэнгээр нөгөө нийтийн тээвэр маш сайн хөгжсөн болохоор тэр алган хүмүүс машин унаад авахгүй. За машин унана гэдэг бол Тапе хотод өндөр зардалтай. Зогсоолуудын зардалаас их өндөр. Тийм болохоор хүмүүс ер нь дийлэн хүмүүс метрогоор, автобусаар за жоохон хотод байвал галтергээр явах их амар байдаг. Тэгээд одоо нэг ийм ёо карт гэдэг тийм одоо аяллаа карт гэдэг. Тэгээ энэ картаа одоо бүхэл газраа үйлчлүүлэхээс гадна 7-Eleven гэдэг юм уу convenient жижиг дэлгүүрүүдэд худалдаа авалт хийж болдог болохоор за зөвхөн юу гэхгүй одоо маш олон газар худалдаа авалт хийж болдог болохоор энэ картыг бас ашиглаад явхад амар байдаг. За бүр нөгөө олон нийтийн хувцас угаадаг нөгөө угаалгын газар хүртэл карт ашигладаг болохоор банкны карт шиг хэрэглээд явцдаг. За энэ бол шиний дүүрэг маань орой их гоё юм аа. Энэ сэрүүхэн салхитай тэгээд орчин байдаг болохоор энэ Тапе хотын энэ хэсэг арай нэг гайгүй хот шиг нөө даунтаун болохоор шопинг молууд ихтэй, үзэр үйлчилгээ ихтэй. За хагас бүтэн сайнд бол энэгээр битүү залуучууд кино, театр сонирхож бас их явдаг. За би өнөөдөр энд маш чухал хүнтэй уулзсан. За Монгол улс Улаанбаатар хотоос Тапе хотод төлөөлөн суугаад төлөөлөгчийн газрынхантай өнөөдөр би уулзах учраас шиний дүүрэгт арай эрт ирээд энэ хаваараа явж байна. За тэнд нэг одоо тэнд харагдаж байгаа. Тэр айгуу гоё зардгаа пив зардаг айгуу гоё газар байдаг. Пивд нь баямттай. Орой болохоор ирнэ шиг. За энэ Шингон Саньё буюу Шингон Мицукаши гэдэг энэ Японы сүлжээ их дэлгүүр Тайванд их амжилттай ажилладаг. За Тайваны хот олгонд энэ дэлгүүр олон салбартай байдаг. Тэгээд миний сонссноор Тайван хотын дунд хэсэг буюу одоо Тайжон хоттой дараагийн том хотод байрлах Шингон Саньё буюу Шингон Мицукаши маань борлуулалтаараа байнга Тайвандад хэрэгүүлдэг. Тэгсэн ингээд бодоод үзэхэд Тайжон хот өөрөө үйлдвэрлэлийн хот. Үйлдвэрлэлийн хотод байгаа хүмүүсийн өдөр тутмын одоо жирийн хүмүүсийн худалдаа авах чадвар их өндөр байгааг харуулж байна гэж үздэм билээ. За энэ ч нэс нөгөө
өндөр үнэтэй брендинг дэлгүүрүүдээс эхлээд бүхэл төрлийн дэлгүүрүүд байдаг. За улирлаад агаад урамшуулалт худалдаанууд байнга явуулдаг болохоор бүгд залуучуудын ч гэсэн орох дуртай газар нэгэ. За энд миний орох дуртай нэг гоё номын эслет гэдэг номын дэлгүүрийн маш гоё салбар байдаг гэсэн. Байхгүй болоод өөр газар очсон байсан түрүү ирэхэд. Тэгж та бүхэндээ Тайваны 24 цагийн эслет номын дэлгүүрээр орж үзүүлнэ. Тэнд бол нэг орвол гарч болохгүй одоо тийм гоё газар байдаг. За ийшгээ дотгошоо орё. Гадуур алхсан ч амар халуун байна. Дотор алхах юм. За бусад оронд байдаг шопинг моллтой ялгаагүй адилхан. За үе энэгээр бас гоё промошн худалдаанууд айгүй их явдаг. Өнөөдөр 5 дахь өдөр ажлын өдөр учраас хүн цөөхөн байна. Би ийшээ ингэж байгаа цаашгаа дамжаад гарах гээд явж байгаа шүү. Та нарт юм авч шопинг хийж үзүүлэх гэж байгаа юм биш шүү. За Тайван улсын үндэсний баяр 10 сарын 10-ны өдөр тохиодог. Буюу одоо Тайван улс тунхагласны буюу тусгаар тогтносны баярын өдөр. За энэ өдрүүдийг 10 сарын 10 гэж одоо онцгойлон авч одоо Чанка шиг өөрөө одоо энэ өдрийг тусгаар тогтносон гэж тэмдэглэдэг. Тэгээд энэ өдөр Тайвануудын хувьд баярын өдрөө. Тэгээд өөрсдийн гэсэн буюу тухайн одоо тусгаар тогтносон өдрөөс хоошоогоо өөрсдийн гэсэн он цаг тооллыг бас тоолж эхэлсэн. Тэгэхээр эдгээр одоо 110 хэддэг жил нэнүү да. Байх хэвээр тэгээд нөгөө хүний төрсөн он сар өдрөг бичгтээ хоёр янзаар бичдэг. Нэг нь одоо яг бидний хартаа 1900 тэд гэж явдаг бол энд бас өөр нэг тооллоор давхар бичиж одоо тэдэн оныхан эдэн оныхан гэж ярихдаа одоо тэр хэлбэрээр айгүйх ярьж бичдэг. Тэгээ би анх бас гайхаад намайг яагаад ийм хоёр өөр хэлээр хэлээд байгаа юм бол гэсэн чинь тэрүүгээр хэлсэн байсан. За Тайван улс өөрөө одоо Хятадын иргэний дайны одоо үеэр эх орносоо Чанкашигтай хамт явсан элитүүдийн эх орн гэдгээрээ бахархах өөрсдөө ярих болтой. Тийм болохоор ч тэр хүмүүсийн бодлон авах чадвар, за хөрөнгө мөнгөний хэмжээ, хувьцаа эзэмшиж байгаа байдал, за ялангуяа технологитой холбоотой бизнес эрхэлж байгаа байдлаараа дэлхийд хэрэгүүлдэг учраас одоо нэлээд мөнгөлөг одоо биелэгжүү хүмүүс амьдардаг, биелэгжүү хүмүүсийн орон гэж өөрсдөө хэлэх дуртай. Тэгээ мэдээж улс болсон хойно тэнд сайн муу янз бүрийн амьдралын түвшин байдаг боловч ерөнхийд нь ингээ харах юм бол Тайван хүмүүс бусад улс Азийн улс орны хүмүүсийг бодвол биелэгжүү, юм үзэж нүд тайлсан, олон газраар аялсан, мэдлэг боловсролоос харьцангуй өндөртэй тийм хүмүүс байдаг. Өөрсдөө элитүүд хэмээн нэрлэдэг. За элитүүдийн орон хэмээн нэрлэдэг. За хэлний хувьд бол бидний мэддэг хятад хэлийг бид жентиз буюу хялбаршуулсан хятад хэл гэдэг бол Тайванд хэрэгжилж байгаа хятад хэл бол фантиз буюу олон зурлагт хятад хэл, эртний хятад хэлээрээ одоо бичиж ярилцаж тэр хятад хэлийг авч үлдсэн. Тэгэхээр одоо би бол анх хятад хэлийг хятадд сурч ирсэн. Дараа нь энд ирээд нэг сар гарan одоо төөрсөн гэх үтэй. Зурлага маань өөр байсан. За хандсны зурлага хүндрээ явсан. За дээр нь зарим үг хэллгүүдийг энд их газарт хэрэгжилж байгаа үг хэллэгийг энд хэрэгэлдэггүй арай өөр үгээр хэлдэг гэдэргээд яг дасаад ингээд аваад явхад бас надад тодорхой хугацаа хэрэгтэй байсан. Тэгээ тодорхой хугацааны дараа аваад явсан. Тэгээ одоо би ингээд бодоход хятадууд Тайвануудын хятадаар ярьж байгаа аялга их айтаахан
ойлгомжтой, энгийн санагддаг болохоор би энд хүмүүстэй хятаар ярих дуртай байдаг. За мэдээж одоо их газарт хятадд очиод за ханз бичгийн хувьд бол илүү амархан санагдана. Ягаад гэхээр энд олон зурлах танцтай байгаад яадаг учраас. За энэгээр орчин байна. Халуун байна. Энэ онгорхой байна. Онгорхой. Гадар явсан чи хөлс гарч. Тэг бичиг үсгийн хувьд иймэрхүү байгаа. Тэгэхээр үнэхээр одоо Тайванд ирж сурах гэж бодож байгаа бол хүн олон зурлах танц эртний хэл үзэх нэ хэмээн ойлгоорой. Хүмүүс нь ерөнхийдөө их тайван их энэ ингээ гарчих байсан юм. Айдуухан аашцсан сайтай юм дөлгөөхөн хүмүүс байдаг. Ер нь дууралж бухимдсан эсвэл төрөмгийн тим одоо аашлж байгаа хүмүүс том ер нь бол байхгүй шүү. Их айдуухан тим хүмүүс яг нөө Тайван гэдэг нэрэндээ одоо таарсан тийм 50 улсууд байдаг. За энэ нөгөө алдарт 101 маань энэ байна. За кино театр байна. За энэ кино Тайванд нэг их тийм олон кино театр сүлжээнүүд байхгүй. Өнгөрсөн өвөл охинтойгоо ирээд бид хоёр кино үзээ. Ойролцоогоор нэг 2 хүний багц аваад попкорнтой аваад суусан. Монгол мөнгөөр нэг 130 мянга орчим болсон. Тэгээд манай охин бүр гайхаад ээжээ ягаад ийм кино их юм үнэтэй байд юм бол гэсэн нөгөө шинэ гарч байгаа кино гэдэг утгаараа промошн элдв одоо бүтээгдэхүүн дагалдуулж өгдөг. Бид хоёр нөгөө анзааралгүйгээр багцаар нь авъя гэж хэлсэн чинь өртөг өндөртэй гарч ирсэн. Тэгээд яг гоё байсан. Дараа нь гоё өгсөн юмудыг хэрэглээд гоё байсан. Гэхдээ энд ирж кино үзэх гэж байгаа бол багцсан. Үнэнд нь юу багцсан бэ гэдгийг аягүй сайн харж өгөхгүй бол талиж өгд юм байлээ шүү. За сая би тэндээс гарч ирсэн. Тэгээд ингээд наашаа явсаар агаад ишээгээ 101 руу орох гээд дээгүүр яваад байна. За энэ Шин-И гэдэг дүүрэг Тайпей хотын хамгийн үнэтэй дүүргүүдийн нэм. Энэ ойролцоо нөгөө кинонд гардаг алдарт нөгөө нэг дизайнеруудын маш өртөг өндөртэй апартмент байшингууд энэ тойроод байгаа. Тэгээ мэдээж нөгөө хийцэн юм чи авч л гарна гэдэг шиг байна. Амьдрах хүмүүс бол зөндөө. За надад нэг бидний энэ зүг рүү ирж бизнес хийх гэж байгаа хүмүүст зориулж огт хэрвээ энэ зүгийн юмыг мэддэг бол зориулж хэлэх нэг сонирхолтой зүйл байгаа нь юу вэ гэхээр сонирхолтой зүйл юу байгаа гэхээр хятад хүнтэй бизнес хийн, ялангуяа Тайван хүнтэй бизнес хийн гэдэг их онцлогтой. Өөрсдийгөө Япон хэмээн бодож яг л Япон хүн шиг аашилж аялахыг хичээдэг боловч хятад хүний нөгөө унган зам байлгүй яах вэ? Юмыг маш их одоо хураадаг, үрж гайхуулахгүй, өнгө мөнгөтэй зүстэйгээ тэгэж айхтар гайхуулахгүй, эсвэргээрээ хэдэн одоо долларын хадгаламжтай хаана одоо хэдэн доллараар юунд хөрөнгө оруулсан гэдгээрээ их одоо хоорондоо өрсөлдөж их гайхуулах дуртай байд юм байлээ. Нөгөө бид нар хэдэн төгрөг үлснээрээ биш, бид нар хэдэн төгрөг цааш нь хийсэн бэ гэдгээр их гайхуулж ярьдаг. За өөрөөсөө харамлаад ч болтугай цааш нь хийж хөрөнгө оруулалтуудыг энэ тэнд хийх сонирхол байдаг. Тэгээд энэ бол яалтгүй дотор хятад хүний дотор хүний санаа бол мөнөөсөө мөн. Тэгээд бизнес хийхийн хувьд бол ерөнхийдөө нэг Японы ухраас
цаг хугацаа эхний хилцээрийн үед цаг хугацаа их орно. Due diligence буюу тий одоо нөгөө шалгах гэх мэт одоо урьдчилж одоо партнераа судлах гэх мэт зүйл маш их хугацаа зарцуулдаг. Тэгээд нэг шийдсэн бол гайгүй. Их тийм үнэнч хүмүүс заа гэсэн бол заа, үгүй гэсэн бол үгүй. За би дээхний үеийн нөгөө Сингапурын олон кино их үзчихсэн. Тэгээд тухайн үед одоо Сингапур улс эдийн засгаа одоо дараагийн түвшинд гаргах гээд явж байхад Тайванууд бас их очиж хөрөнгө оруулж бизнесийг эхлүүлжсэн. За олон кинонд одоо Тайван хүнд холигдуулсан гэдэг тийм үг хэллэг гарч байхыг би сонссон. Тэгэхээр бас олон янзын энэ хүн дотор бас янз бүрийн хүмүүс байж л таарах байх. Гэхдээ ерөнхийд нь тийм ингээд аваад үзэх юм бол их тийм айтайхан хүмүүс шиг надад санагддаг. Яг хятад хүмүүс бол биш юм. Гэхдээ хэрнээ өөрсдийгөө хятад өдр гэж хэлэх юм бол их дургүй эднэр. Тийм байна. Тэгээд одоо нэг газар руу орохгүй бол би яг ууслаа. Урсгаад халам байна. За тэр нөгөө олон улсын худалдааны төв харагдчихээн. За энэ дотор манай улсын консул бас байрладаг. Олон улсын худалдааны төвөө тойроод энэ нөгөө үзэсгэлэнгийн танхимтай Тайпей хотод болж үзэсгэлэнгүүд 2 газар болдог. Нэг нь Нанган гэдэг экспортер болдог. Нөгөөх нь энэний доор маш том үзэсгэлэнгийн талбай байдаг. Маш гой үзэсгэлэнгүүд ерөөсөй байнга л үзэсгэлэн гарч идэг. Одоо би энэ уулзалтаа дуусчаад тийшээ явж очивол бас л нэг ямар нэг үзэсгэлэнтэй таарна. Тэгээд зарим экспо үзэсгэлэнгүүд үүдэндээ ороход багахан төлбөртэй байдаг. Зарим нь үн төлбөргүй. За тэгээд жижиг дунд бизнесаа одоо сурталчлахаас гадна зөндөө олон төрлийн гой зүйлүүд байдаг учраас энэ хаваар би явахдаа номын дэлгүүр, экспо төв, худалдааны төв хоёроор заавал ороод. Гэхдээ ийшээ одоо ингээ байнга өдөр болгон бас ирээд байх. За үзэсгэлэнгийн төв маань энд харагдчихсан нэг хэсэг. Байнга ирээд байх боломжгүй. За Тайпей 101 рүүгээ хідүүлээ. Баруун талынх нь хаалгаар орж байна. Шишээ. Яасан сайхан сэрвэх юм бэ. За энэ видеоныхаа дараа би та бүхэнд бас хотын зах хэсгээр явж бас гоё зүйлүүдийг үзүүлнэ. Тэгэхээр та бүхэн маань subscribe хийгээд миний явсан газраар надтай хамт аялах бүрэн боломжтой шүү. За энэ нөгөө 101-ийн давхрын маань ингээд дээр наадлынх нь нөгөө худалдааныхын төвийн хэсэг байна. За энэ 101-ийн давхрын одоо нэг онцолж хэлэх зүйл бол Тайван өөрөө маш их газар хөдлөлттэй. Өдөрт газар хөдлөхгүй өдөр гэж баг байхгүй. Энэ үед энэ өндөр байшин барилгууд яаж тогтдог вэ? Барилгын чанар гэж яригадаад эхэлнэ. За мэдээж барилгууд чанартай байхаас гадна энэ өндөр гоцгор байшин яагаад ундаггүй вэ гэхээр дундаа хөндрүүлэгч бид нар нөгөө нэг гэрийнхаа голд нөгөө салхи шуурга болохоор нэг шуудаатай юу тавьчихдээ штэ. Хөндрүүлэгч элс тавьсан байдаг штэ. Тэр юунаасаа тонноосоо унжуулад яг тэрний аргаар энэ одоо голд нь ийм юу байд юм бэлээ. Бөмбөлөг байд юм бэлээ. Тэгээд тэр нь өөрөө ингэж одоо юуныхаа эсрэг ингэ савалж байшингаа хамгаалж идэг гэсэн. За энэ бол ингээд эхний 5 давхар бол тэр чигээр худалдааны төв дээшгээ офисууд байдаг. За PwC, KPMG гэх мэт олон улсын байгууллагуудын офисууд энэ гадуур бас байгаа. Дээгүүр бас байгаа. За ингээ эхний 5 давхар юм аа гэсэн. За ингээ дээшгээ 80 хэдэн давхар хүртэл одоо өөрсдөө хэлдэг энэ дэлхийн хамгийн хурдан лифт гэдэг 40 секунд чөлөө хэдэн секунд чөлөө 1 минут хүрэхгүй хугацаанд дээшгээ 80 хэдэн давхар гардаг лифт байгаа. Яг онгоцон сууж байгаа юм тийм чих сонирн болдог. Тэгээд тэнчэнэс нөгөө observative гэдэг нөгөө одоо хардаг хэсэг Тайван хотыг дээрээс нь ингээд хардаг хэсэг байдаг. Тэр маань бас нэг ойролцоогоор Монгол мөнгөөр нэг 50,000 биш Америк доллараар нэг $50, $40 орчмоор харсан. За Чикагогийн 360-аар идэр бол бас нэг ойролцоогоор $40 үнэтэй байдаг. Тэрнтэй адилхан ингээд дээшээ гараад Тайпей хотыг харж болно. За дээр нь
Тайваны алдарт дуучин Дөнглийн Тересатын гэж байгаа тий. Тэр хүний музей бас байдаг. За тэр хүн дуртай бол хүмүүс их газрын хүмүүс их дуртай байдаг. Тэгээд тэдний музейгээр орж үзээд за тэгээд тэгэл доошо болж үзье. Жишээ нэг аяг тагшин эргүүлүүл яаж. За тэгээд хоолны газрууд бас гой хоолны газрууд байдаг. За мэдээж тэгэл бусад улс орнуудын адил урамшуулт худалдаа, авилрал яасан юм бол энэгээр маш их болдог. Тэгээ би заримдаа гайхтیں۔ Тайван хүмүүс ер нь яах гэж амьдрдсан бол гэж идэх гэж дэлгүүр хэсгэж гэж нэг найз маань тоглоомор хэлжсэн. Тэгээд одоо тийм ч учраас тэр үе одоо дэлгүүр хоршоотой холбоотой маш олон зүйл энэгээр байдаг. Яваад барахгүй, үзээд дуусахгүй зөндөө олон зүйл. Одоо Монгол байдаг бол үрээл явж ямар газрууд бол зөндөө байдаг. За би тэр нөгөө лаймын ороод эзгэндээ нэг чирнэл авах хэвээр. Монголоос чирнэлгүй үзэг сүнхэлж гарч ирсэн. Тийм лээ. За ингээд ийшгээ фуд кортууд байгаа. Тэгээд үргэлжлүүлээд би гадаа гараад эндээс юм авчихад уулзалтаа дуусаад үргэлжлүүлээд бичээ. За ямар ч бас нэг аяг тагшин молоод идчихлээ. Одоо хэдүүлээ Тапе хот дох Улаанбаатар одоо тийм худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар гэж байгаа. За Тайван улсад ажиллаж амьдарч сурч байгаа хүмүүсийг төлөөлдөг гол газар. За энэ одоо газрын үүрэг бас маш их чухал байд юм аа. Яагаад тэгэхээр би түрүү хэлсэнтэй Тайван бас харьцангуй Тайван улс мөртлөнгөөсөө энд бас одоо бидний огт мэдэхгүй олон зүйл болдог. Байгалийн гамшиг, харах салхи, одоо газар хөдлөлт гэх мэт олон зүйл тохиолдох үед энд байгаа төлөөлөгчийн газар шуурхай арга хэмжээг авч үйлчилдэг. Тийм болоод ч тэр одоо энэ төлөөлөгчийн газраа байнга холбоотой байж энд ер нь ямар үйл явдлууд болж байна, одоо ямар айлчлалууд болж байна, юу хийж байна. За надад ямар нэг юм тохиолдох үед ер нь хэн туслах билээ, яах билээ, их билээ гэдэг дээр одоо санаа зовлтгүйгээр төлөөлөгчийн газартай холбоотой байгаад мэдээллийг цаг тухайд авч явах хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид бас их азтай хүмүүс гэтэл зарим улс оронд энэ одоо төлөөлөгчийн газаргүй улс орнууд маш их байдаг. Одоо сайхныг болтол одоо яг ямар болсныг бүү мэд. Малайз бол төлөөлөгчийн газаргүй болоод удаж байгаа. Байсан одоо яг ямар болсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан за згэнүүгээр намхаа нараар өрч. Энд чинь Гранд Хаят болчлоо. Тийм болохоор нөгөө төлөөлөгчийн газар байхгүй байсан болохоор Таиланд руу юм уу Сингапур руу явж одоо бичиг баримт төөцөлдөх дор хаяж тодорхойлт авах гэдэг гэх үед нөө ийм Монголын хөгжөөгүй байх үед тийм байдаг байсан. Тэгээд тэр нь төлөөлөгчийн газартай болохоор иймэрхүү одоо хууль эрх зүйн үйлчилгээнүүд өдр бол их хялбар амар болдог. Одоо хэдүүлээ нөгөө 101-ээс гараад хажуу талынх нь худалдааны миний нөгөө түрүүний хэлжсэн төв гэж байгаа тийшээгээ яваад орё. За энэ нөгөө нэг алдарт үзэсгэлэн болдог нөгөө миний хилээд байсан газар маань энд байна. World Trade Center те Тайпей хотын дэлхийн худалдааны төв гэж байна. За энд ингээд манай Монгол улсын далбаа маань тэнд хамгийн
Зүүн талд энтхэгийн хажууд харагдаж байна. За би шиг ороод ямар ч уулзалтаа хийгээд үргэлжлүүлээд та нартай одоо Тавбай хотын өөр бусад газруудаар яваад сонирхолтой зүйлүүдийг үзүүлэх болно. За ямар ч гэсэн 101 дотроо ол ороод ирлээ. Тэгээд энд доошоо би нэг давхарт орж ирэх нэг миний заавал орж идэх хоолны газар байдээ. За эдний хоолой Солонгос хоол. Гэхдээ яг одоо бид нар шиг мах иддэг хүмүүст их айтайхан хоолны газар байдаг. Тэгээд та нарт ямар хоол авснаа харуулна. За дээр маш олон офистэй дэлгүүрүүдтэй учраас эдний food court буюу энэ хоолны хэсэг байнга завгүй маш их үнэтэй харагддаг. Одоо эндээс гараад Тайванд энэ удаа ирсэн бас нэг чухал зорилго байгаа. Нэг мундаг хүнтэй уулзаж би подкаст хийх ёстой. Тэр хүнээсээ би цаг завыг нь бас хариу хүлээгээд байж байгаа. Тэгээд окей гэх юм бол та бүхэндээ дараагийн дугаартаа маш гоё зочин оруулнаа. Энд бас маш амжилттай явж байгаа нэг гайхалтай бүсгүй байгаа. Тэр бүсгүйг би цаг зав нь хэр агаалаа нэг ганцхан цаг уулзах боломжтой юу гэд мессеж бичиж хүлээж байна. Үгүй би чи энэгээр гарахгүй шүү дээ. Ийшээгээ нөгөө метроны буудлаар шүү дээ. Дээшээгээ буцаа гарах гэж байна. Яа. Хараг саяхан орсон газараа. За энэгээр нь орчих доо. Миний дуртай брендийн нэг Charles & Keith Монгол байжгаад байхгүй болчихсон ш нэрээ. Тэрүүсээ зархаа болчихсон байлээ. Үүнийг хайтаахан боломжийн үнэтэй чанартай гайгүй ботлоотой байдаг гэсэн байхгүй болчихсон байлээ. Нүгээр буцаад нөгөө нэг инхээр ч майдан доо болчихно. Тэр ээ. Талаараа гарах юм. За Тайванд нэг сони юм. Хүмүүс өглөө бид нар ч одоо ингээд өөр газруудад одоо айгу гоё өглөөний цайны газар ороод тэгээд кофе уудаг. Гэтэл энд Тайванууд өглөө ерөөд кофе уудаггүй. Кофег бол ерөнхийдөө өдрийн хоолны дараагаас эхлээд уудаг болохоор өглөө ерөөд кофетэй тийм гоё газар олоход тун төвхтэй. Ганц хоёрхан нэг брендинг кофе шопууд. За эсвэл Starbucks тонгорхоо. Тэгэхээс яг өөрсдийнх нь локал гоё кофетэй газрууд болвол 11 өнгөрөөж онгойдог. Би анх тэрийг мэдэхгүй ямар сонио хүмүүс вэ гэж бодоодсон чинь угаасаа энд нөгөө кофе уух соёл нь өөрөө их сонио хоолны дараа уудаг. Тийм болохоор хоолны дараа буюу өдрийн хоолны дараагаас кофе шопод маш олон хүнтэй байд юм билээ. За нөгөө нэг солонгос хоолны газар дахиад хөөжсөн байгаа. Зорж явсан байгаа. За алдарт Din Tai Fung хэмээх одоо ууцны газар байна. За энэ Din Tai Fung бол сүүлийн үед дэлхийд дахнаа хүчээ маш их авж байгаа. Тайванаас гаралтай. Маш алдартай ийм сүлжээ хоолны газар.
ингээд жуулчд ингээд гочрлоод байж байдаг. Эртхэн ирж дугаараа авахгүй болоод хидэж одоо хичнээн ч хүний урд байж ард зогсож яж мэдхээр тийм байгаа. Сүүлд Малайзд нөгөө халаал мах иддэг хүмүүс зориулаад тусдаа нэг салбар гаргасан байлаа. Тэр нь бас нэлээд амжилттай явж байгаа. За нөгөө алдарт 101-ийнхаа нөгөө талаар нь гараад ирлээ. За эндээс би одоо буудлын руугаа дөхөх ёстой. За нэг сайхан халууцж байгаа бол татшаага орд юм да. Тайпей хотын нэг маш гоё онцлогийг би хэлмээр. Ер нь Тайпейч гэлтгүй Тайваны хотод маш цэвэрхэн. Үнэхээр цэвэрхэн. Хог байтугай хогийн савч олдохгүй. Одоо ингээ нэг юм идчихээд юм уу нэг юм уучаад хогоо би хаях газар олдохгүй ингээд. Олон нийтийн хогийн сав хайж явсаар байгаа нэг мэтгэд гэртээ ирсэн байдаг. Тэгэхээр хог хаягдлыг одоо ангилах том хот учраас одоо шингэх газаргүй шүү дээ. Энд арал улс болохоор тэгээ хогийг ангилах, дахин боловсруулах гэдгээрээ бүр одоо дэлхийд дахнаа жишг болж байгаа улсын нэг мөнөөсөө мөн. За хогийг Япон улс шиг маш нарийн ангилдаг. За ангилсан хогийг ирж авах одоо тэр процесс бол одоо энд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын нэг хэмнэл болсон. За тухайн өдрөө хогоо гаргаж өгөөгүй бол одоо асуудалд орноо. Хогийг чи яахгүй. За энэ шиг нэг найл харагд. Тайпей хотын метроны системийг би та бүхэндээ танилцуулъя. За ерөнхийдөө энэ картыг одоо ингээд авцсан байх хэвээр. За. Энэ дээр ингээд карта тавья. Тэнгүүд миний картанд хэдэн доллар холбогдох байгаа нь одоо харж байгаа. Одоо надад 790 байна. Би нэмж олно. Тэгээд ийм удаага ингэж метро унсан байна гэдгийг харагдаж байна. За мөн одоо картаар банкны картаар цэнгэлж болно. Бэлэн мөнгөөр цэнгэлж болно. Ерөнхийдөө энд нөгөө энэ нөгөө картаар цэнгэлдэг хэсэг юм шиг байна. За метро нь бол маш ойлгомжтой. За энд бол нөгөө нэг бэлэн мөнгөний хэрэглээ бас нэлээд өндөр хэмжээнд стил бэлэн мөнгөө хэрэглэсээр байгаа. Ялангуяа энэ нөгөө зоосон мөнгөний соёлтой газар бол тийм амархан бас яахгүй юм шиг байна. За одоо ингээд уншуулад орё. Нөгөө 790-аас минь одоо ингээд хасагдах нэ. За. Би чайл зүг явуулаа. Иш явах юм шиг. Улаан руу авах юм. За улаан одоо ирэх гэж байгаа юм байна. За би амандаа юм хийцэн явж байсан чинь намайг юм идээд явж ирээд. Нэг эмхтэй ирсэн ээ. Метрон дотор юм идэж болохгүй шүү. Яана би юм идээгүй маа. Амандаа юм зууцсан явж байгаа маа. За уучлаарай. Гэтэ та юм идэж болохгүй шүү гэж. Жаа. Нөгөө элдв халдварт өвчин ер нь одоо цэвэр ариун цэвэр гэдэг зүйл
маш чухал учраас нөгөө ресторанд иймэрхүү нөгөө олцоохон өндөр настангууд бодвол тэтгэвртэй гарсан байдаг юм шиг байна. Тийм хүмүүс ажиллах нь их элбэг байдаг. Тэгээд сайн дураараа за эсвэл олон нийтийн ажил хийгээд явж байгаа юм бол за байцгүй би энэ шигээ чинь зөв Q Square гэдэг урал руу орчих ёстой юм байна. За тэгээд тийм болохоор энд ирж нөгөө ажилдаг гадны хүмүүс аягүй байдгаа. Тэгээд хүүхэд төрөхгүй байна. Бас төрөлттэй холбоотой асуудлууд бас байгаа. Сургууль хоосорж байна. За хүн төрөхгүй байна гэдэг бол нөгөө нэг маш чухал ажиллах хүч капитал гэж хэлээд байгаа. Тэгээд тэр маань бол байхгүй болж байгаа гэсэн үг шүү. Тэгээд тийм болохоор гадны хүмүүст зориулсан одоо тэдний гадны талантуудыг буюу ур чадвартай улсуудыг татах олон төрлийн бодлого явуулдаг. За энэ дээр засгийн газар ч гэсэн одоо харамгүй мөнгө төгрөг хаяж байгаа. Иймэрхүү хөөрхөн юм жижиг юмтэй дэлгүүр аягүй их байдаг юм. Хизээд навж яаж хэрэглэх юм бол доо гэж бодмоор юм. Сайн юмнууд их сонирхож авд юм билээ. Надад бол гэрт бол хогл болмоор юм шиг санагдаад идэв. Тэгээд аягүй их янз бүрээрээ байна. За манай нэг найз Тайванд ирээд бүр нэг гайхсан юм. Их оймслог хүмүүс юм а гэж хэлж байсан. Янз бүрийн оймс болстой янз бүрээрээ зарна. Оймс дотор хувцас хоёр тэгээд үнэхээр загварлаг хөөрхөн оймс авъя гэх юм бол Тайванд ирж болно. За оймс жоохон өвөл идэрдэх өдөрх юм бол гадуур нөгөө ширээ засаад зардаг юмнууд дотор оймсны худалдаа маш их байдаг. Их гайхалтай. Тэгээд нэр хажуугаар нь гарахаар ямар хөөрх юм бэ нэг авчмаар юм уу гэж бодогдтол их зарна шүү. Тэгээд 3 багцаараа Монгол мөнгөөр 12,000, 9,000, 7,000 гэл янз бүр чанараас шалтгаалаад янз бүр энэ хараа. Гас янз бүр юм сонь жижигхэн тийм зардаг дэлгүүрүүд аяг их байдаг. Тэгээд за жишээлбэл хоёлаа одоо энийг харъя. Энэ одоо юу вэ? Нэг юм жижигхэн юм байна тий. Одоо энэ хэд гинэ? Энэ нөгөө хэдийн дэлгүүр шүү дээ. Бүх юм нэг үнэтэй байдаг тэр дэлгүүр. Гэх мэтчлийн иймэрхүү юм жижиг сажиг юм маш их байдаг. За нөгөө оймс чинь гараад ирсэн шүү. Одоо бүр ингээ оймс нь 70 байж байгаа зэнд тий хараа. Нэг багц нь 120 гэдэг чинь Монгол мөнгөөр 13,000 төгрөг байх нь. Нэг багц нь. За ингээд эн чин дотроо их олон янзаа солонгос руу гаргадаг гэн гаргадаггүй зөвхөн Тайвандаа байдаг гэн байдгүй ч гэдэг юм уу. Айгүй олон янзаар ингээд зардаг. Та энд нөгөө миний нэг гоё авсан аяга байх хэвээр. Би нөгөө аяга хүнд өгчихсэн байдаг. Би хаа. Тэний 200 грамтай. 这个有别啊，不好意思 ，OK。За. Усны сав үзэх байсан. Найздаа бэлгэлчихсэн. Өөр усныхаа савыг олж яваа. Авъя гэж бодчихсон. Нөгөөх маань хямд орчиж. Авнаа, маргааш нэг өдрөөс завтаа алж аваад ирж аавна. Сайн хараа орсон чи бичлэг хийж болохгүй гэд камераман унтраалгачлаа. За, энэ хэсэг бол тайпай хотын нөгөө янз бүрийн сонирхолтой үзэсгэлэнгүүд гардаг хэсэг. Манай гэрээ хажууд болохоор би энэгээр өдрөөлгөн явдаг. За, энэ их сонь. Одоо энэ юу шинэ Химэл оюун ухаанд тулгуурласан тайпай хот гэдэг байгаа. Смарт худалдан авалтын систем. Одоо энэ New AI Your New Smart Friends гэх мэтчлэнгээр одоо Тайван улс өөрөө технологиор инновацаар дэлхийд дөрөвт ордог. Тэгэхээр иймэрхүү төрлийн одоо
мэдээж одоо технологийн хөгжил дараагийн түвшиндээ гарсан учраас үнэхээр одоо шин зүйл ямар бүтээгдэхүүн гарч юу зах зээл нэвтэрч юу гэдэг мэдээ гэвэл Тайванд бас ирж үзэж болно. Бас сонирхолтой юунууд гардаг. Экспонууд бас энэ хаваар аявих болдгоо. Энэ гоё юм нэг смарт метрогоо танилцуулсан үзэсгэлэн байна. Нийт Европын project shipping city. Амар хөгжсөн хотыг чинь дахиад одоо хөгжүүлнэ гэдэг би бас эднэрийн тэр хөгжүүлээгүй юмыг Улаанбаатарт хөгжүүлж үзэх юмсан гэж боддөө штэ. За ийм үзэсгэлэн ингээ гарсан юм байна одоо. За миний хувьд бас нэг айгүй дэмий гэж боддог юм байна. Энэ нэг юм тоглоомнууд ингээд талж аваад тийм би бас гайхаад идэв. Иймэрхүү юм гэдэг тийм. Манай охин бас энэгээр ирчээд энэ юм аавна гэж байх юм билээ. За энд нэг Марочингийн газар байна нэрээ шүү. За нэг Марочин Монгол мөнгөөр 19,000 төгрөгтэй Марочин. Би ямар шүү хамттай байдаг бол гээд үтсэн айгуу гоё юм бэлээ. Гэхдээ манай нөгөө сүүн зайр мөрөглөө. Манай сүүн хувьцаат компани тэрнтэй л адилхан юм бэлээ. Тэгээд Instagram-аар айгуу сайн явдаг. Instagram дээр гадныханд айгуу юутай байдаг болохоор Тайпэд ирсэн хүмүүс заавал энэ Марочинг идэж үзэх гэж ирдэм бэлээ. Тэгээд маркетингаа сайн хийж чадвал тэгээд 2,000 Марочинг хэдэн мянгаарч зарсан болдсон байл гэдгийг би энэ чинь сарж ирсэн. За одоо ийшээгээ би албаар юу ух буудал дээр биш жоохон хол газар уулаа тэгээд юу яа хапхэндээ хапихти снэг хэсгийг харуулъя. Сая хэдүүлээ ол шиний дүүрэн буюу нэгэн хом шопинг молтой хэсгээр явсан. За энэ бол бас ялгаагүй. Одоо манайхаар бол нэгдүгээр сургууль хавцаа юм уу да? Тийм газар байх нэ. Циркийн тийшээ юм уу да тий? За энэ нөгөө 5 алхмын гарц гэж охин битээр нэрлэдэг 5 алхмын гарц. 1 2 3 4 5 алхаад энэ замд өрчдөг байхгүй юу? Шишээ. Энийг араа хабараа явж байна. Юм үзэх юм аа нэрэ тий. Манайхан бас бичлэг хийгээл гахаага барай явж байгаа. Нэг нохоо хөтлөө явдаг шиг гахаа хөтлөө явж шээ. За тэр гахаа хөтлөгч яах. Одоо ихэ хөтлөлөө явж байгаа. Бодол тавчнаа. За
миний дуртай нэг брэнд Nairo гэдэг нэг брэнд гэдэг. Айгу хөөрх хувцастай. Ирэх болгондоо би энэ дэлгүүрээр арах дуртай. 怎样？哎呦。 За ингээ үе явж итэл одоо тэрэгцэртэй хүмүүс ингээд нөгөө суулаа байдаг шүү дээ. Лотери тийм юм зарж байгаа бичлэг айгүй их таарлцдаг. За энд бол тэр лотериг буюу одоо Азийн суглааг зарах газар, зарахгүй газар гэж байдаг. За өөрийн гэсэн дэлгүүрттэй буюу одоо суглаа зарах зөвшөөрлөлттэй хүмүүс зарна. Мөн одоо тэрэгцэртэй иргэд буюу одоо тий хөгжлийн бэрхшээлтэй иргэд тухайн суглааг зарж борлуулж мөнгө олж болно гэдэг. Учираас тэрэгцэртэй хүмүүс маш их суглаа зарж байхтай таарлтна. Өөр хүмүүс бол зарахгүй. Цагаан сараар азаа их үзцгэн. Заавал хийх ёстой зүйлийн нэг нь мөн тэгээд цагаан сараар заавал суглаа авч азаа үзнэ. За нэг хэсэг манай найзууд чинь тэгээд орой олгон нэг суглаа аваад өнөөх нь шалахгүй үнэтэй юм шиг байгаамаа. Тэгээ надаас 7 шиг тоо хэлгээ. Тэгээ би тоо хэлээл заримдаа таарна. Заримдаа таарахгүй тэгээд нэг 100-аар авсан бол 300 буцаагаад олчих гээд ч гэдэг юм уу. Тиймэрхүү юу. Одоо байнга. За цагаан сараар бол нэг хүмүүс суглааны бизнес бол сайн явдаг юм шиг байна. Тийм соёл нь монголчууд бол тиймэрхүү юмд нэг айхтар хүй хай гэдгүү шүү дээ тий. Тиймэрхүү суглаа муглаа гэд айхтар азаа үзээд азанд найдаад байдаггүй хүмүүс учраас бидний хооронд бас нэг ялгаатай юм тэр харагдтыг одоо хаа үндэстэн тий одоо хятад хүмүүстэй харьцуулахад. Дөнгөж одоо гар утасны аппликейшнууд, такси дуудлагын аппликейшнууд гарч ирж байх үед Тайванд энэ шар таксиг аппликейшнаар дуудах юм бол төлөх ёстой үнийн дүнгээс 15% хөнгөлдөг байсан. Одоо харин тэр нь болсон байлээ. Жохон нэлийн промошн хийжгаад буюу аппликейшнаа хөгжүүлж агаад хэрэглэгчд олон болгож агаад тэр юугаа болсон байлээ. Тэгэхээс биш яг одоо юу хийжсэн. Дөнгөж гарч ирж байх үед бол зүгээр гаднаас такси барих аппликейшнаар дуудах хоёрын хооронд үнийн ялгаа их байдаг байсан. Тэгээд одоо өндөр настангууд байна. Сая миний харуулад байгаа карт энэ. Тэрийг хэрэгжилж байгаа хүмүүс өндөр настан болвол бүр ингээд автоматар үнэн хямдардсан бэлээ. Хаач утсан нөгөө карта уншуулсан. Бүр таксинд ч гэсэн карта уншуулад явах юм бол 25% хямдардаг. Гэсэндээ эдгээр чинь нөгөө 25 гэж хэлэхгүй. Дандаа нөгөө 100-аас нөгөө тоогоос 75-аар хямдарна гэж ярина. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 25% хямдарна гэсэн үг юм байна. Тийм одоо өндөр настангуудаа тэтгэврийнхаа хүмүүсийг дэмжсэн сонирхолтой бодлогод байна бай. За энд машин барих нэг хэцүү хэсэг нь нөгөө мотоциклууд нь яста нэг хажуунаа тойлонд харахгүй бол орж ирчих гээд хэцүү юм билээ. Тэгээд би бол нэг 2 удаа барьж үзээ заа байлээ. Миний барих газар биш вэ гэдэг. Урдуур хаагуур орж ирээд хараг байж хат гинт өдр орж ирнэ. Энэ цагдаагийн газар байна.
我们的也是下下游啊，重100亿啊，就是。 халуун байна. Гэтэ салхитай. Тайпей хотын нэг бас нэг онцлог. Барилга байрж байгаа байшин одоо газрын гадна хашаанд заавал ийм тармил цэцгүүдийг ингэж хийж хашааг ингэж битүүлдэг. За тэгээд барилга барьж байгаа бол маш их нөгөө тоосчлтыг дарах зорилготой. Хажуугаар нь энэ хэдэн цэцгүүдийн ургамлуудыг ч нөгөө хатаахгүй тул байнга ус цацна. Ус цацж явах үед нөгөө нэг барилгын наанаас одоо яг нөгөө хүмүүс рүү гудамж руу явсан тоос ингээд дарагддаг юм шиг байгаа. Тэгээд энэ ламбард ш тараа. За тэгээд тийм гоё ингэж нөгөө орчноо их хамгаалж хийдэг надад их таалагдсан. За Тайван бол Азийн хамгийн тайван хотоор нэрлэгддэг. Шүн одоо ингээд ганцаараа алхаж явах үед асуудал байхгүй. Гэмтэр гарал маш бага. Олныг цочроосон, айлгсан тиймэрхүү гэмтэр бол баг маш бага байдаг. За байвал ерөнхийдөө эдийн засгийн залхимгийн шинжлэх гэмтэргүүдээс нэлээд тодорхойлно. Тэгэхээр яг ийм нөгөө хүнд одоо ноцтой өдрүүд бол ерөнхийдөө цөөн учраас Азтай их тайван хотуудын нэгээр яалтгүй хэрэгүүлж яваа болсон мó. Ийм хуучин байшингууд аягүй ихтэй тэгээд чууд ингээ шинэ байшин залгуулаад барьчихсан. За жишээтэй. Одоо хуучин байшингууд нь дотор нь орохоор өрөө нь метр квадрат 80-гүй баг нэг ойролцоогоор 17 метр квадрат. За хамгийн томдоо нэг 30 метр квадрат гэдэг юм. Тиймхүү жижигхэн давчуухан байх юм билээ. Тэгээд энэ томууд нь болохоор том цонхтой том метр квадраттай байдаг. Тайпейд бол за бусад том үнэтэй хотуудын адилаар байрны үн асар өндөр. Байр үнэтэй байдаг. Тэгтэл миний эргэн тойронд байгаа Тайван аймаг 30 гараад бүгдээрээ нэг байртай болцгоочсон. Хинч байр авсан, энтч байр авсан гэдэг байх юм. Тэгэхээр авж байгаа цалин орлоготой н одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн үнэ эдэр нь бас чиг яалтчгүй нэг амар болцоогүй. Гэхдээ бид нар түрүү жил нөгөө хичээлдэр үзэж байхад өвөл үзэж байхад Тайван залуу хүн төгсөөд хэдэн жилийн дараа байрны мөнгө хурааж болох вэ гэдэг судалгааны дүн харж байхад хизээч авч чадахгүй гэдэг тийм хариуг уншижсэн. Тэгээд үйл хөдлөх хөрөнгө бол нэлээд үнэтэй. Хятадууд орж ирээд бас байр их авдаг юм. Okay, look at халуун байна.
Энэ нохоо өглөө энд хэвтчихлээсэн. Одоо ч хэвтчихлээ. Халууцсан та. Энд ийм гоё кофе зарчсан биш. Анзаараагүй өглөө. Манай энэ хэсэг бол би нэг жижигхэн буудал захиалсан энэ хэсэг бол өстой жинхэнэ төм төвчгнэж бом бож гэсэн газар. Хин. Ийшгээ ингээд цаашлах юм бол бүр их хуучны гудамж байгаа. Барилгууд нь хуучнараа тэгээд өвөө манар жижиг сажиг юмнууд зарсан тийм дэлгүүрүүд аюу их байгаа. Ингээд цааш явах юм бол торго бүс барааны зах бас энэ хэсэгт байдаг шиг санагдчихэ. Энэ хараа. Агарын дайралтын үеэр хамгаалах хэсэг нь энэ. За 3 давхартай ирлээ. Одоо би буудалтаа ороод жоохон хамс гэж хагаад буцаад гарнаа. Гэж. Are you English? No. Бас цочлоо шүү дээ. Хайсан. Сангаарлиу. Шишээ. За өрөөг маань цэвэрлсэн байлгүй дээ. Би өглөө цэвэрлээрээ гээд хилээд гарсан ба. Би та бүхэн жирийн одоо буудал ямар байдгийг харуулъя. Яна өрөөг маань цэвэрлэг байвал биш бол бичлэгээ унтраан шүү заа. Яа тийм билгүй дээ. Цэвэрлсэн байна. За ингээд ийм жижиг өөр хараа ингээд. За Монгол мөнгөөр өдрийн 110 мянга. Тэстэ цөөхөн хоног хэмтэлтаа гэдэг ийшээ орчихсон. Бага. За ийм жижигхэн тавцтай. За би чамдамаа энд нээж нөгөө болохгүй болохоор ингээд хөнжөнгөөр тавьсан дээ. Нээх болохоор ингээд нээчээр ийшээ алхаж орж болохгүй. Иймэрхүү л энэ да нөгөө үл хөдлөх хөрөнгө гэдэг үн цэнтэй газар талбай байхгүй газрын буудлууд ерөнхийдөө юм. Сингапурт бас нэг иймэрхүү. Японд эннээс 7 дор байдаг. За ямар ч байсан тэгээд өнөөдрийн Тайпей хотын аяллаа энд хүрээд өндөрлөе. Тэгээд маргааш бас би нэг ганц 2 хүмүүстэй олж гадуур гарах ёстой. Тэгээд тэр үеэрээ бас та бүхэнд гой бичлэг хийгээд үзүүлнэ. Тэгээд Тайпей хотын тухай бичлэгийг маань хамт үзсэн бүгдэд нь баярлалаа. Баяртай.